Орчин үеийн улаан малгайт. Хэрвээ манай сувгийг дэмжиж байвал лайктаарч subscribe-а дарахаа мартаоцай. Эрт өрд цагт нэгэн үзэгсэн дохин аавын хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ. Эдний амьдрал тосгоноос холгүйхэн ойн захад түүний эмээ амьдран суудаг байва. Эмээ аав хоёр нь охиноо амнаасаа илүү хайрладаг байж гин. Гэтэл нэгэн өдөр аав нь охиндоо цусан улаан өнгийн малгай ойж өг. Тэгээд ийхүү хэлв. Минь өөрөө минь манай аав чон ихтэй. Тиймээс ойн гүн рүү орж болохгүй шүү. Энэ улаан малгайг толгооноосоо битгий салгаарай. Бусдаас ялгарч харагдвал би чамайг хаанаас чамайг олж харж чадна. Би чиний ихийг чонон сүргээс хамгаалж чадаагүй алдсан. Тиймээс чамайг бас дахин алдахыг хүсэхгүй байна. Гэж гинэ. Охин ч аавынхаа хэлсэн үгийг дагаж улаан малганаасаа салхаан болив. Тэр цагаас хойш түүнийг улаан малгайт хэмээн нэрэлдэг болжээ. Улаан малгайтыг 6 настай байхаас эхлэн аав нь бие хамгаалах урлагт сургаж сэлэн мэлдэр хичээлүүлж ан ав хийх аргыг заасаар улаан малгайт 16 нас хүрч үзэгсэлэнт сайхан бүсгүй болж гинэ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр эмээ нас дээр гарч биеийн чилэрхэж эхлэв. Тиймээс улаан малгайт эмээгийн асархаар эмээгийнхэн байшин руу явхаар болов. Улаан малгайтын аав амтлаг сайхан хуушур шинхэн сүү бэлдээд мөн нэг захиан хамт эмээдэн хүргэж өг гэж гинэ. Тэгээд улаан малгайт аавынхан бэлдсэн хуушур болон сүүгийн сагсанд хийж аваад мөн аавынхан бэлдсэн захиаг сагсныхаа нэг буланд хавчуулаад эмээгийнхэн гэрэлүү явж гинэ. Гэтэл замд нь сөрөг чон ойн шугуудандаас үсрэн гарч ирээд хэлв. Хараад байгаарай. Энд чинь юу? Танил царай билээ. Хэдэн жилийн өмнө бид чамайг хүү татчихаагүй билүү? Эсвэл би андуураад байна уу? Их сайхан шүүсдэг амттай байсан шүү. Одоо хүртэл тэр амтыг мартаж чадахгүй. Гэж хэлээд улаан малгайт руу чон дайрч гинэ. Улаан малгайт сагсаа хаяад ой руу орон зүхтав. Чоннууд ч араас нь хөн давхилдаж гинэ. Гэтэл сүргийн толгойдогч чон газарт хаягдсан сагсан доторх захийг олж уншаад хүй хараад байгаарай. Өнөөдөр ч ол замаг ариун байх нэ. Нэг сумаар 2 туулаа шивдэ. Гэж инэв гин. Тиймхүү толгойдогч чон сүргээсээ тасран улаан малгайтын эмээгийн гэрэлүү явв гинэ. Энэ хооронд улаан малгайт харанхуй ой хүнд сөрөг чононтой тулалдан эрэмийн үзэлцэж байв. Толгойлогч чон эмэгний хаалга дээр ирээд хаалгыг нь зөөлөн тогшоод ийхүү хэлв. Сайн байна уу? Эмээ, сайн сууж байна уу? Улаан малгайт охин байна. Би танд халуун хуушур шинэхэн сүү авчирлаа. Хаалга нэгэрээ гэвэ. Эмгэн яаж ч хөвсөрсөн ач охиныхон хоолойг чонтоо андуурахар хэмжээнд өтлөөгүй байв. Тиймээс хурдхан орноосоо босоод байшингийнхан арын цонхоор гараад тосгон руу нууцаар зүхтав. Энэ хооронд толгойлогч чон арга ядан яндангаар ортол эмгэн гэртэн байсангүй. Тэгээд толгойлогч чон арга мугурдан сууж байтал гаднаас хаалга тогшгч хэмээн гарав. Улаан малгайт. Эмээ, хаалгаа тайлаарэ. Улаан малгайт охин байна. Танд халуун хуушур шин сүү авчирлаа. Хаалгаа нэгэрээ. Чон ч түүнийг сонсоод уухаан тас баярлаад гялс эмэгний оронд орж хөвтөд хаалга онгорхоо байгаа. Ороод ирээ миний охин гэвэ. Улаан малгайд сүрэг чоннуудыг хүүс тэмтэрч устгачаад дараа нь эмээгийнхэн байшин дээр ирж байгаа нь энэ байлаа. Тэгээд байшин дотор ороод чонноос ийхүү асуув. Эмээ, таны чих яагаад ийм том байгаа юм бэ? Гэхэд хариуд нь чон. Хүүмэн чамайг сайн сонсох гээдэ гэв. Улаан малгайт. Эмээ, таны нүд чинь яагаад ийм том болчихоо вэ? Чон. Гэхдээ чамайг л сайн харах гээд шүү дээ охин минь. Улаан малгайт. Тэгвэл таны шүд яагаад ийм том болчихсон юм бэ? Чон хариуд нь. Чамайг идэх гээд гэж хэлээд
улаан малгайт руу архин үсэрч гинэ. Энэ үед улаан малгайт ардаа нуусан хутгаан гаргаж ирээд чонны эцийг хүй татаж гин. Чонч газар үхэдхийн унаж энэ хооронд гаднаас улаан малгайтын эмээ аав хоёр сандран гүйлцээр орж ирэв. Ийхүү чонон сүрэг устж тэд амар амгалан аз жаргалтай амьдран сууж гинэ. Хэрвээ манай сувгийг дэмжиж байвал лайктаарч, сабскрайбаа дарахаа мартаоцай.